За ах карманы мөнгө өглөө. За баярлалаа. Хоёр сарын 17-ны оройн 8 цаг 13 минут болж байна. Маш их ядарч байна. Одоо 10 цагаас сүүлийнхаа онгоцон санаа. Сөүлөөс Гуанжуу ороод Гуанжуугаас Саня ингээд явж байна. Цаг 2 цаг нараа явах гэж болохоор гэс авчирсан гойд орё гэж бодож байна. Ганцаараа удаа хятадын хэлээр гарах бүр амар байлаа. Маш том airport дээр төөрч мөрөөд баг хэдэж удаа тэр чигээрээ гараад гадаа гарчдаг насан бүр юм. Тэгээ power bank-а хураалгасан. Тэгээс бусдаар бол дэжгүй явж нөө. Одоо 1 цагийн л нисдэг үлдсэн. 1 цаг нисээд тэгээд маргааш өглөөний 7 хүртэл аав ээж аваа хүлээнэ. Тэр л хамгийн чанга байх. Шөнийн ойр байх нь. За тэгээд уулзчих юм бол за тэгэл боллоо. Уулзчвал тэгэл боллоо гэсэн үг тий. За надад амжилт хүсээрэй. За би хүлээсээр л амарсан гейт энтриг нь олоод ирсэн юм шиг байна. Одоо бүр үнэхээр нойр хүрч байна. Цаг 4:18 болж байна. Бүтээдээ бараг ингээд нойргүй хвчлээ шүү. Одоо юу хнах вэ? 4 цаг болсон гэхээр 3 цагийн дараа боо. Тэгээд 1 цагийн дараа урдлахын цагийн дараа гараад ирв. Авч уулзлаа да. Сансын удаас сэрүүг маадах юм. Ямар халуун орон далай малаад гээр ирсэн гэж бодсон чинь би л шүн баг энд амар таарлаа. Бараг зузаав завчраа өштэй гайг байгаа. Усан дормоор энэ үү. Шууд батга гараад. За 3 цаг хүртлээсээ. Тэтэй. Ja. Тэтэй. Тэтэй. Энийг дагаад нүдэн нэг. Ни өглөөний зайд орчлоо гэж. Хатаханы давхар мод. Тань гэж орч. Орж ирээд арайч болсон доорлоо ёо. Тэр гоё. Урт батаа бүр нам. Үргэлжлээ ядарсан баха. Намаашлаа. Маа бодлаа. Бид хороо нам унтаж унтшаагаад үгсийн ангижруулагч Зэрмэг 5 литр ус аваад явж байна. Гадаа орой олох гэж байна. Нэр массаж нэрчлээ. Хөлний массажинд орох нэ. Хай. Өглөөний минь аялын маань 2 дахь өдөр болжээ. 9 цагт бөөнд цуглаад явна гэсэн. Тэгээ өнөөдрөөс ерөөдөө аяллаа хөтөлбөрөд эхэлж байгаа. Өнөөдөр совтны дэлгүүр ороод усан онгоцоор аялаад тэгээд нийсийн тэмцээн болсон газар очиж үзэн гэсэн. Тэгээ ерөөдөө өнөөдөр бас өдөржингөө гадуур явж аваад ирэх байх. За тэгээд аялалтай мань цаашаа юу болохыг харцгаая.
Бичлээ шүү дээ. Тийм үү? Өнцгөр орцсон загсаа. Дэмионы унда 12 оны зээрмэг бэ. За. Тема. Оо тийм шүү дээ. Баярлалаа. Weiß ich, warum geht ich? Was ist das denn? За энэ 100 настай мод гиндэ. Кофений урдэ. Аа гоё гэж. Яа. Ард нь ингээд жигтэй л байна. Хоёр хөстэй аяа. Юу яах вэ? Хай. Тэгэхээр morning дахиад өглөөний мэнд. Өглөөний 8 цаг болж байна. Өнөөдөр аялын 5 дахь өдөр. Юу 5 онцон байна гэж боддоо. Амар хурдан санагч байна. Бараг солонгост амьдралаа марчж байна. Угсаа ингэж байсан юм шиг. Энд ингээл арлын ирэг дээр байжсэн юм шиг санагдаж шүү. За өнөөдөр бид тоглоод торгоны дэлгүүр дээр ороод ганц хоёр юм үзэх одоо хөтөлбөртэй байгаа. Тэгээ хамгийн том юм нь болохоор юу гэлээ? Усан парк. Усан парк дээр очиж тоглоно гэсэн өдөржин юм болно доо. Айгуу хурдан цаг хугацаа өнгөрч шүү. Анаа хоёр хойно бэлдээл.
Би бол болцсон. Йоо энэ гэхдээ амар түлэгдэж байгаа би харуулах уу. Йоо би уг амар цагаан крем төрөхдөө ш тэгэхэд л ийм амар болсон байна. Гадаа цаг агаар сайхан байна. За гарцгаая. Арт маск тавьчихна. Хой бочинэлээ. Тэгэхэд өглөөний минь өнөөдөр аяллийн 6 дахь өдөр болж байна. Өглөөний 10 цаг өнгөрч байна. Бид 3 өглөө цайгаа уучаад одоо ерөөхдөө нэг жоох амралтын байдалтай байж байна. Өнөөдөр ямар ч хөтөлбөргүй, ямар ч одоо гарч орох ажилгүй байгаа. Юу маргааш ерөөхдөө буцах учраас өнөөдөр их тайван өглөө өгч байна. Ерөөхдөө нүүр хамаа жоох янзалж аваад тэгээ бид 3 энэ аваараа жоохон дэлгүүр хэсээд ав хүмүүс аваад бас тэг өнөөдөр нэг бүтэн бие массажинд орох төлөвтэй байгаа. Хөтөлбөртэй аялын гоё юм энд дэнгүүр явах юмдаа санаа зовхгүй шахуу баш гоё юм зохион байгуулалттай өнгөрч тийм ээ. Арай хөтөлбөргүй явах юм бол илүү тааваараа өөрсдөө хороо тий зоргоороо байх нь бол ойлгомжтой юм байна. Тэгээ ямарсан бид 3 хувьд бол анхуд ирж байгаа болохоор хөтөлбөртэй аялал их гоё байлаа. Тэгээд юу юу дууслаа. Өнөөдөр тэгээд ерөөхдөө амс хийгээд өөрсдөө дураараа энэ аваараа байж агаад эртхэн амарна. Маргааш өглөө тэр чигээрээ энэ бодлоосаа гараа явах юм билээ. Орой тэгээд манай ээж хоёр Монгол руугаа яваад би болохоор Солонгос руу явнаа. Ингээд нэг 7 хоногийн аялал юу юу дууслаа. Өнөөдөр ямарс нэг иймэрхүү төлөвлөгөөтэй байна да. За сүүлийн өдрийн минь өглөөний минь сүүлийн өдрийн минь дөнгөж босоод усанд орсон байж байна. Өнөөдөр бол аяллийн сүүлийн өдөр. Бид 3 ерөөхдөө бэлдэж гараад тэгэхээр өглөөний буудлынхаа сүүлийн цаг буугаад бүх ачаагаа бэлдээд гараад явцгаанаа. Өнөөдөр болохоор цэцгийн талбай нэг тиймэрхүү юм үзэн гэсэн тэгээд каблаар яваад цэцгийн талбай үзээд жимсний дэлгүүр ороод нэг тиймэрхүү юмнууд үзэж агаад онгоцны бодлого шууд хөрөнгөсөн. Өнөөдөр бол аяллийн сүүлийн өдөр ингээд бүгд гэр гэртээ амьдрал руугаа харьцах байна. Яг өдөр яг 11-ээс 1-2-ын хооронд амар нар гард юм л. Тэр хооронд л ерөөсөө төлөгдөл наашгаар тийм амар болооно штэ. Миний нүүр тэгтээ өндө арчлаад байгаач ямар ч нэмэр алгаа. Энэ хар батга энэ батгнуудыг бүр үнэхээр амар ихтэй. Миний хятад хоолны хоол ерөөсөө зөгцөхгүй байгаа юм уу? Нараа энд ингэ нэмэгдсэн. Энэ 3-тай л ирсэн ш гэсэн чинь энд ингэ нэмэгдсэн. Ингээд нэмэгдсэн. Ингээд өглөөдөл амарлаг ингэж эхлээд тэгэд өдөр яг үнэхээр бичлэг хийж чадахгүй байгаа шиг санагдах юм. Эвлүүлэхэд ерөөсөө өглөөнөөс өөр ямар ч бичлэггүй байх юм шиг. Тийм мэдрэмж байга төрөөл байна да. Эцэн тэгээд одоо бичлэгүүд үзэж авал харна да. За ингээд сүүлийн өдрөөртөө хамт агараа. За буудлынхаа сүүлийн өглөөний хоолнд орж байна. Ээж яасан? Мангумаа гэнэгаа. Баахан жимс ногоо авсан бэ. Манай ээж. Энэ тарт амар гоё юмтай. Харин тий.
манай харуулж өгч. За. Би болохоор энэ дахианы сосис будаа өндөг энэ дахианы маах энэ төр авсан. Тэгж өглөө алга кофегаа олж байгаа. Нэг чансан өндөг авсан байна. За болоос эхний ээлжийн хоолоо околгочоод хоёр дахь руугаа явсан байна. За би хоёр дахь раунд явж байна. Йоо миний ачаа бүр арай л амар юм да. Арай л их юм авчихсан юм шүү. Энэ баг энэ чимдээ хоосон ирсэн чинь баг юу вэ бүр сая хаагдахгүй дахиад нэг цүнх мөнгөнд хийлээ шүү дээ. Ингээ хоёр цүнхтэй. За бид гурийн ачаа ок. Ачаа ок. Цаг арай болоогүй бид гурав цагаа үлээж байна. Жохон амс хийж байна. Зүгээр яахгүй сорондоо олцсон. Тэний ард нь баяртай. Энэ ард нь баяртай. Додоо сайхан амраллаа. Уусаа тадрагч байна. За Сарыг хараа. ингэнэ манай хоёр. За бид гурав ачаага бэлдсэн бүх юм окей болсон. Цагаа үлээж байна. Одоо нэг цаг 9:56 болчихсон. Бүх юм бэлдсэн 3 хүн ингээд буудлынхаа орон дээр амраад байж байна. Одоо явлаа да. Хайнаа минь баяртай. Ой баяртай. Сүүлийн өдрөөл баг иймэрхүү бичлэг хийж амжлаа. Хэдэн хоног ерөөсөө өглөө за сайн өнөөдөр тэтгэх өдөр гэл тэгэл байхгүй. Тэгэл ерөөсөө өдөржин бичлэг хийхгүй байсараа л өдөр ерөөсөө амар завгүй өнгөрсөн юм шиг бах юм. Тэгээ одоо ямарсан сүүлийн өдрөө ядаж нэг жоохон бичлэг хийж авъя да. За ээж явлаа. Сэтгэл ямар байна? За гоё нөө гур. Яа. Гэр бүлтэйгээ ингээд хантайгаа нийлээд Юу гарч ичэр. хайнаа арлаа 7 хоног сайхан амраад. Явах гэж байна. Тэшгүй яг явдаг дээр бас нэг ямаргүй санагдлаа. Тийм би туслан шиг бид гуравчаа. Тэгээс санагдлаа. Өөр Хайнаа сайхан хүлээж авлаа. Ямар ч сайхан амраад. Хэрэгчлийнхаа одоо аялыг төлөвлөлөө. Хэрэгчлийнхаа аялыг бас өвлөөр бас хоцолж төлөвлөл бас гоё юм байна гэж. за. Бүгдээрээ нэг хүн бол нэг эрүүл байдлын бол хаана л явахад бэлэн байна. Гинэ манай ээж. За ерөөлөө төршгээ. Эшиг аа дийлэх үг байна уу? Тэр амир ажих мэн. Сайхан байлаа. Өөр. Сайхан амарлаа. Баяртай. Баяртай. Уус. Хамгаалалт баярлаа. Yes. За ингээд дуусчээ. Өөр байхгүй. Ахгүй. За гинэ. Хань лохонтой сайхан тулаан өнгөрүүлээ. Баяртай. Өнөөдөр баярлаа. Анаатай баярлаа. Аавда баярлаа. За цэцэг төрөл юм уу? Газар явж байна. Ээж өөрөө цэцэг болсон явж шээ. За одоо энэ ханяаны хамгийн өндөрлөгт гардаг кабелаар хамгийн өндөрлөгт нь кабелаар гардаг гэсэн. Тэр хэсгээр нэрсэн байна. Саяны сарнаас 40 минутын зайтай яваад ирлээ. Манай орчуулагч энд хилээд авч байна.
Эвэрэ. Амус. Thank you. За яачаа. Сайн онгоцны бодол дээр ирээд дум хум гоцоо юм сэлжлээ. Манай онгоцны бодол орчлоо. Жаа хөр бүр орчлоо. Бидэд ер нь өглөө явсаар агаад тэгээд тэр автобустай амар олон хүмүүс явж байгаа болохоор гой 50 ужуу яваа. Замдаа хоол модод ч юм уу ерөөс тэгж явсангүй. Яарч явсаар ингээл яархан жааш ерөөхдөө ингээл дэлгүүр хоноор орсоор агаад хамаг цагаан дуусчихдээ юм байна. Тэгвэл манай хоол мол идэггүй орсон. Бид 3 хоол мол идэггүй өдөр. Тэгээд одоо 5 өнгөрч шөнийн оройн 5 өнгөрч юм. Тэгээд нэлээ өсөх бахтаа ороод хөрхий 7:50 нислэг юм байна. Өөрийнхөө ер нь суух терминалын дэрэг олцоход тэгэл ерөөхдөө болондоо би бүр 11 цагаас нисэн гээл бод. Анх идэр нөгөө 9 цагийн нислэг гэхээр би өөрөө 11-с авсахгүй юу гэсэн чинь юу вэ? Яг явах нь болсон чинь 7:50 нислэг байх юм. Жаа сэтгэл тийм юм байна. Жаа сонин салчлаа шууд яараа сандраа. Ойлгох гэдэг юм. Одоо тэгээд гайгүй л үчиж ивэл ямаа да тий. Дуудахгүй уулзган чинь. За би ч одоо ингээд ирсэн замаараа сурсан дуугаад болно гэдэг шиг явна да. Миний хоттой бүр амар. Одоо би шөнийн 11:55 нисчингуудаа 12 цаг 55 билүү. Бараг 1 цаг нисэл очиж байна. Гуанжоо. Юунгуудаа Гуанжоогоосоо бүр өглөөний 10 хүртэл байж агаад тэгээ сөүлрүү нисэн. Хамгийн чанга хэсэг одоо тэнд л хүлээж ин да. Хүлээж ин да. Тэгээд тэргээд авчвал гэртээ ирлаа. Одоо харьяа. Аав ээж явцсан болохоор одоо харьмаар. Дээрс удаан баймар. Шугал харьмаар. Кимчигээ санаж гин. Солонгос солоо санаж гин. Гэрээ санаж гин. За өөр сонин сайхан юм байвал бичиж дөө. Тавны 1 цаг 5 минут болж Гуанжоод ирчлээ. 10 цаг 5 цагт Саня дээр явцсан байсан шүү дээ. Тэгээд бараг 10 хүртэл чи 5 цаг хүлээж аваа суугаад. Тэгээд одоо дахиад 1 цаг сууж хурж ирчихэнгуудаа одоо дахиад бас бараг л 10 цаг хүлээж аваад өглөөний 19-т явна. Одоо юм харахгүй. Гайхалтай аялалын төгсгөл гайхалтай ядралт болж байна. Одоо нэг л гүргээд дамжчихвал гэртээ ирлаа. 0.5 болох амар том харагч юм. Гэхдээ би бүр ёндоотэй тхүү юм өрөө олчлаа шүү дээ. Хөрхөн дотроос ингэ төгчдөг ангахгүй. Гой дуу намсгагчтэй. Тэгээ харж үлэх чинь харуулгаа вэ? Нийтдээ харж үлэх чинь энэгээр өөрхой. Йоо. Тэгээд ингэ унтах хэрэгтэй. Одоо 1 цаг хүрнэлээ. 6 цаг хүртэл унтцгаая. Йоо, yes. Начиг жижиг хүндэл ингэ унтчих юм байна. За өглөө болцъя. Өглөө бай. Нэг сэндвич нэг латте аваад 70 юан. Ийм хөөрхөн хүлээлгийн хэсэгтэй миний жанр явах хэсэг нь. Госонтой. Кофе аваад. Тэгээсний хаваа ирсэн байна. Одоо 3 цагийн дараа нислээ. Хайлтаа. Ирчлээ. Энэ чон дээр буучлаа. 25-ны
2 сарын 25-ны өдрийн 3 цаг 15 минут. Ямарс ирчлээ ёо бурхан минь. Маш удаан явлаа. Энэс хойш ингэ бичлэг хийж чадахгүй хаа. Одоо зүгээр хачаагаад зүгээр л хайрч амрыг. Маш гоё байлаа, маш сайхан байлаа. Маш сайн байлаа. Анхны ганцаараа бүр ингэ яваад дэндээ хоол явчлаа. Өөрөөр бахарч юм уу? Ээж аваагаа илэл давж өсөндөө өөрөөр бахарч юм. Yes. Би хийж чадлаа. За. Би нойрондоо дэмэрээ тагш байна. Зүгээр л одоо хайлаа. Би ерөөсөө бичлэгээ дуусгахгүй юм лээ. Тэгээд одоо яаж иж авахчээр дуусгах гэдэг хэдөө хийх гэж юм. Маш гоё нэмэлт орсон зүйлийг хэлээ. Тэгэж бол маш их ингэж хамт аялна гэж бас бодож байна. Тийм болохоор зөндөө олон гоё аяллууд, амралтууд ч юм уу төлөвлөж байгаа учраас одоо зүгээр л адам ашиг ажиллах хэрэгтэй. I need money. За. Ямар ч байсан бүр 26 оныхаа морь жилийг үнэхээр гоё өгтлээ. Хүн болгоны л боддог тий. Аав ээж ааныг сайхан амраах юмсан, аялуулах юмсан гэх. Тэр бодолтой хүрсэн болохоор маш гоё. Одоо тэгэл ажлыг алаад үгүй. 26 оныг өмөлцүүлээд үгүй. За пока. Бай баярлалаа. Энэ хүртэл үзсэн бол